Өнөөдөр 26 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 19 цаг 15 минут болж байна. Шинэ баруунууд буусан дэдгэрийг товч танилцуулъя. Хамгийн ихэнд манай дээр зарагддаг хамгийн хэмд keyboard төвөр дээрээ зурагтай мембран keyboard гэж хэлэгддэг. Plextone G20 Mark 4 гэх загварын гейминг үн боломжийн чихвч төрөлтөө ордог загвар ирсэн байна. Энэ зүүхэд маш эвтэйхэн байдаг. G15 Mark 4 бас шинээр ирж байна. Hikate-ийн GM3 G3M Pro даралтай switch хийдэг чимээг болон чимээтэй их сонголттой transparent маягийн улаан өнгөтэй. Dragonfly VGN F1 гэдэг загвар. Нэлээд тайлтай, намдуу нуруутай. Үзүүлэлтийн хувьд бол яг дундаж алтан дундаж Red Magic-ийн 8 Pro хөр ирсэн байна. 6 Pro бас яг нөөцөнд дуусч байсан. Хоёр хөргөөрийг нөөцөлж авлаа. Танилцуулагдаад удаагүй байгаа. 6 Ultra Black Shark-ийн хос ажиллагаатай хөргөөр гэдэг байгаа шүү дээ. Semiconductor болон шингэн. Энэ нэг нь эзэнтэй болцсон. Нөгөөх нь одоогор бол эзэн тодорхойгүй байна. Цаашлаад манай дээр анх удаа ирж байгаа Game Series VX2 гэх юм. Switch дээр залгадаг. Анх гарч байхдаа бол нэлээд үнэтэй зах зээл дээр алдартай байсан загвар combo гэх юм уу та. Nintendo Switch болон нэмэлт хэрэгслүүд PlayStation гэх мэт хөрөмжүүд рүү залгадаг одоо контроллер гэж хэлэх үү дээ. Энэ хайрцаг дотор юу байдаг вэ? Энэ ингээд ерөнхийн нэг бандл маягийн юм яваад байгаа. Keyboard-ны хувьд болохоор даралт нь улаан switchтэй, жоохон ачилсан дуутай. Гэтэ миний зорж авчирсан зүйл бол ерөөсөө энэ keyboard-ыг нэлээд шохорхож, сонирхож авчирсан. Хажуу талдаа USB-A-тай, энэ талдаа унтраалгатай C port-тэй. Энийг дараа нь холбож байгаад бүр илүү дэлгэрэнгүй танилцъя гэж бодлоо. Дөнгөж ирсэн учраас миний зүгээс өөрөө ч бүрэн танилцаж амжаагүй байна. Энэ нь болохоор холбогч юм шиг байна. Энийг бол голдуу хэрэглэхгүй байна. Тэгээд маустай. Энэ маус нь дотроос RGB асдаг юм шиг байна. Wired буюу үзүүлэлтийн хувьд бол нэх өндөр биш. Энэ яг тэгээд олон жилийн өмнө гарч ирсэн загвар. Гэтэ бидний хэрэглэн keyboard маус залгаж тоглодог. Хэрэглэгч нарын хувьд бол ер нь хангалттай үзүүлэлттэй болов уу гэж бодож байна. Attack Shark R82H magnetic keyboard. Ягаан өнгнөөс 2 ширхэг ирсэн. Бас ягаан strapтай. Magnetic keyboard гэдэг нь технологийн хамгийн сүүлд гарсан. Өмнө бас энгийн механик болон magnetic membrane keyboard-уудыг миний зүгээс танилцуулсан мэдж байгаа хаа. Энэ wireless биш, wired загвар, утастай загвар. Тэгээ энэ хасалт масалт бол бас кино. Цаашлаад энэгээр анкрын бүтээгдэхүүнүүд нэлээд нөөцөнд ирсэн. Хамгийн ихэнд Zolo series 20 Watt-тай адаптер. 20 Watt-тай бол яг Apple-ийн нөгөө цагаантай ижилхэн байдаг. Энэний 30 Watt-тай загвар байгаа. Single C IQ баталгаажсан. Үн боломжийн ирсэн шүү. Кабел. Энэ кабелийг бас өмнө танилцуулж байсан. Энэ хоёр төрлийн урттай байдаг. Стандарт нь 1 метртэй. Урт загвар, лонг загвар нь 1.8-тай. Дээс тоглосон ч болохоор кабел гэдэг байгаа шүү дээ. Нэг бол анх удаа ирж байгаа энэ Globe юу гэдэг лээ? Universal Charger буюу толгой. Юунд хэрэгтэй вэ гэхээр одоо аялал зугаалга эхэлж байгаатай холбоотой гадагшаа явсан тохиолдолд тухайн улсуудын залгуурын стандарт бүгд өөр байдаг учраас тэр болгонд нь тааруулсан толгойнуудтай дээрээс нөгөө 20 Ваттын гаралттай одоо энэ дээр харагдаж байгаа 2C гаралттай. Энийг шууд бүх төрлийн арьцаадган дээр залгаад адаптераар ашиглан нэмэлтээр залгуул дээрээс нь нэмэлтээр адаптер залгаж өгнө. Хар болон цагаан гэсэн үгний сонголттой ирсэн. 16 Pro зориулсан, 16 Pro series зориулсан 45 Ваттай 1C оролцоотой. Залгуур нь бас дотгошоо нуглардаг юм загвар ирсэн байна. Цагаан өнгөний сонголт байгаа. Цагаан дээр болохоор 16 гэж бичээгүй байд юм байна. Энийгээр 100 Ватттай адаптер дижитал дэлгэцтэй энэ харагдаж байна да. Энэ загвар нь дангаараа
кабелгүй загвар 100 ваттын нийт гаралцтай. Бүх төрлийн ноутбук, лаптоп, MacBook гэх мэт төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой, гар утсан дээр ч гэсэн ашиглаж болно. Хамгийн сүүлийн технологиудыг өөртөө шингээсэн, дээрээс нь дижитал дэлгэцтэй гэж явдаг. Энэхүү дэлгэцэн дээр өөрийн халалтын температур, шахалтын ватт гэх мэт бүх портуудын дэлгэрэнгүй мэдээлүүд нь гарч ирдэг болно. Сая шинээр гарсан 26 онд танилцуулагдсан 45 ватттай single C порттой цоошин адаптер ирсэн. Энэ бол nano C гэж явдаг. Энийний давуу тал юу вэ гэхээр бас энэ цэнэглэгчнийх нь шон нь өөрөө бүр ингэж хоёр тишээ ордог. Бүх төрлийн харьцаатган дээр тогтц цайтай байх үднэс хийгдсэн болов гэж бодож байна. Одоо залгаад үзье. Тогон залангуу шууд өөр дөр юм нэг хөөрхөн эмоттой. Давхар бас иж шидтэй. Юу вэ гэхээр залгасан утасныхаа моделийг өөр дээрээсээ таньдаг шууд. 17 Pro Max Charging гэж гарч ирж байна. Цаашлаад AI дээр суурилсан. Өөр дээрээс нь утсаа биш, адаптераа хараад хэдэн өв шахаж байна гэдгийг нь хянах боломжтой. Нэг юм хөөрхөн адаптер. Энэ цөөхөн ирсэн. Шин загвар учраас үнийн хувьд бас жоохон үнэтэй ирсэн. Өнгөний хувьд бол яг ямар сонголтууд байгааг би хэлж мэдэхгүй байна. 3 ширхэг байна. Power line. Анкри одоо lightning cable дотроос хамгийн алдартай нь энд харагдаж байна да. Ийм эрзэн бүрээстэй. Энэ бол бүр дисплей тухай тоглоно. Энэс урт богино гэсэн хоёр төрлүүд ирсэн. Одоо энд харагдаж байна. Энэ 1.8 м буюу 6 фитийн урттай. Хамгийн гол нь сертификаттай made for iPhone. Энэний ватт нь өөрөө 30 байдаг лөө хэдэн ваттыг дамжуулах чадамжтай байдаг лээ. Өнгөний сонголтоогоор ирсэн хар цагаан. Тэгээ богино загвар нь. Энийгээр болохоор бүр саяны танилцуулсан адаптерын 140 ватттай нэрсэн байна. Юу вэ гэхээр өмнөхөөсөө 3C порттой олчж байгаа. Тэгээд нэг USB-A-тай бүгд IQ 2.0 гэдэг технологиор баталгаажсан. Өөрөө халалтын эсрэг системтэй сайн адаптер ашиглахын давуу талыг бол надаар хэлүүлэхгүй мэдчих байгаа болов уу. Энэхүү дэлгэцэн дээр яг өмнөхтэйгөө ижилхэн бүх статус нь харагдаж байдаг. Та утсаа биш адаптер хараад бүрэн хянах боломжтой. Бас нэг давуу тал нь өөрт нь 1.8-тай бүрээстэй кабель ирдэг. Энэний чанар өдр бол барихад л мэдрэгдэх болов уу. 1000 сонсохоор нэг үз гэдэг шиг ирээд бариад үзээрэй. Энэ хоёрыг бол зүгээр сонирхч хүн байвал Lightning USB-A-тай хоёр адаптер зүгээр аваарай. Энийгээр хэдэн бараа өргөгдүүлсэн байна. MH380 буюу MC Dodo гэдэг чинь Mac-Dodo-г орлох үз. Lightning салаалагч бүрэнхий. Чихвчний оролт нь 3.5, энд орс Lightning, толгой нь бас Lightning. Энэ дээр бас холимог зүйл гэж байдгүй. Зарим хүмүүс Lightning толгойтой байж байгаа доороосоо C цэнэглэж ордгоо гэдэг тийм байхгүй. 90 минь мэддэхгүй тийм зүйл бол байдаггүй шүү. OnePlus-ийн Pad Pro энэ одоо баг хамгийн сүүлийн эрэлт болчихж байгаа хаа. Цаашаа үйлдвэрлэхдээ болцсон байлээ. Бүр Pro 3-наас гарсан байлээ. Гэхдээ одоо манай дээр бол хамгийн бестселлер гэж явагддаг. Бестселлер буюу хамгийн сайн зарагддаг үн боломжийн загвар бол эхний үеийн 12.1 инчтэй Pro загвар байна. Pro 2 нь бол тэнд харагдаж байгаа. 13.2 буюу дэлгэцэн хэмжээ өөрчлөгдсөн. Үндсэн үзүүлэлт бол ерөнхий ойролцоо. Энд болохоор миний нөгөө бэлгэнд явуулаад идэг. Зориулж захиалж авчирсан бэлгэний хуравч ийм ирдэ шүү. Энэ кейсийг нь хэрэгтэй хүн байвал бас авч болно. Энэ хоёрын өнгөний хоршил мөршил бол бас гоё харагдаж байна тий. За нэг иймэрхүү бараанууд ирлээ. Эдгээрээс энэ удаагийн бараа ирэлтэнд бол яг онцлог бүтээгдэхүүн юу вэ гэхээр энэ Game Series энэ кейбордн дээр би нэлээ ач холбогдол өгч байна. Хурдан тестэлж үзхийг хүсэж байна. Бусдаар өөр зүйлгүй. Манай дэлгүүр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байна. Шилэнгүүртэй баркод Молбенийг давхар 67 тойд даваагаас бусад гаригуудад 11-ээс 19:30-ийн хооронд ажиллаж байна. Манай дэлгүүрт бараа тестер гэж байхгүй, зарагдсан барааг солихгүй буцаахгүй үргэлж ханд байдаг. Та бүхэндээ баярлалаа.